Бид хорих ангиудад мөн ажилдаг та сонссон байх. 800 мянга гаруй хоригдол хоригдож байна. Өөрийн сэтгэл хөдлөлөө хянаж чадаагүйгээс эсвэл эндүү ташаа ойлголтосоо болж тэнд орцгоосон хүмүүс. Хийх ёсгүй зүйл хийгээд тэнд ордог. Тэгээд тэнд байхдаа хийсэн зүйлдээ харамсдаг, эсвэл гараад өшрөө авахтаа өөрийгөө бэлддэг. Хорих ангиудад заагддаг манай хөтөлбөрүүд тэдэнд үгээр хэлхийн аргагүй тус нэмэр болдог. Тэд хэрхэн өөрчлөгдөж байгааг харах хэрэгтэй гэж би хэлнэ. Тэд яг хөөхд шиг. Үнэхээр сайхан сэтгэлтэй. Амар амгалангийн мэдлэг боловсрал дутуугаас сэтгэл хөдлөлөө зохицуулж удирдах чадаагүйгээс тийм нөхцөл байдалд ордог. Тэдний дотор сайн сайхан хүн нуугдаж байгааг олж харах хэрэгтэй. Бид тэднийг нь ил гаргаж ирэх хэрэгтэй.